жоохон иш очихтой голын хурж хожиж шилжиж. Өөрөө наадад зүйл шүү дээ. Шийдлийн засгийн газраас шаардсан 2015 оны 11-ээс хойно таамаглав. Энэ санааны нэгдэл үйлдвэрчлийн хөдөлгөөний холбооны дараа эсэлтэн 2015 оны 11-р сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэрэглэлийн баг бүрийнхээ үеэр шийдлийн засгийн газрын хандлага болгох, Исваил цогтын хот найруулга, энэ нэгсэхийг гэмт явуулахаар Монгол хүний үндсэн хуулиар олгогдсон элбэг хөсөрлөж, алдагдсан эрхээ хамгаалуулахад хүчин өсдөж байгаа мэдэгдээд сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж амиа золиослох аимшигт одлох хийсэн эрх баригчдын урагш бодлогын учир гэж парламентд судалгаа улсын номод өгнөж байна. Ардчилсан хөдөлгөөний анхны барьцаануудын нэг энэ хүн Атны амиа дэмжлэж үндсэн санаагаа энэ хүн илэрхийлсэн манай өнөөгийн нийгмийн төлөв байдлын үзүүлэлт бөгөөд энэ ардчилсан гэрчлэлийн бодлого үйл ажиллагаа нийгмийн бүхэндэхүүн үндсэн шалтгаан болсны баталгаа мөнгөж үзэж байна. Монголын төд гудамжих, Монголын адууд эмгэл нүүлсэн энэ цөмөн цаг мөчид эрх баригчид улс төр ёс суртахууны хариуцлага бүлээх ёстой зайлсхийж, хамтлагийн удирдлагыг орцуулах, эрүүгийн эрх татах нэрийгээ далиндуулан, өрсөлдөлт, улс төр бизнесийн бүлэглээ зайлуулахад ашиглаж, эсэлтнийг хохирчоор тогтоох, эмчилгээний зардлыг төрөөс гаргуулах, гаргасан шийдвэрээсээ эргэж буцах зэргээр хүний зовлонгоор жүжиг дэвлэж байна. Түүний ёс суртахуунгүй хэрэгнэ. Эх орны үнийн замд орж, илгэн төмнөө инфляцаар дээрэмдэж, хоосон хэвлэлд олдор хөөрөлдөж, захиргаан, удаан, усны ахын хэрэглээ суурин тогтоож, үндэсний баялагийг эзэмшдэг цаасаар аваа ихтэйгээр ашиглуулж, газрыг гадаадын үзүүлэлтээр санаахаж, Атны татварыг хариуцан зориулж 2.5% болгож, оюун толгойн 2 дахь гэрээг үндэстэн дамсан корпорацид ашигтайгаар Дубайд 3 мэдэн байгуулж, 5 дахь ордыг хятадуудад бэлгэлэхээр завдаж, өвдөөдсөн онгон шүтэн, ариун дагшин ноён уулаа Канадуудаар түнхүүлэхээр удаалж, стратегийн цагаан сувгаа олигархуудад бэлгэлж, амиараа хамгаалсан халахгоос хиндийчгээр өнгөрцөж, авиачдаа өөрсдөө захиаж, өршөөгийн хууль, эдийн засгийн эрх тод байдлын хуулийг баталж, удаа дараа үндэснийхээ эрх ашигаас урвах, үнд зүйлс рүүгээ дайрах, амлалтаасаа буцах, ард түмнэрээ дайчлах шийдвэр гаргах хүчин парламент судалгыг улс төрийн номод эсэргүүцэж, ард иргэдчинд архийг 4 хувааж, 9-ийн тос будаага вакуусын шигээр авч, чүн оройдоо кэлж яхаж үлж, ань зогоосоо нийгэм эсрэгтэй байдал болж ирснийг байнга сануулж хийж шаардаж ирсэн. Гэвч ирмэгтэй бэлгүүрсэн, хариуцлагагүй байдлаа ташуурсан эрх баригч та нар бодит байдлыг хараагүй мэт хадлан, сонсголгүй мэт дүнг, хэлгүй мэт гацаа явсаар өнөөдрийн эмгэг үйл явдал хүргэсэн тул улс төр ёс суртахууны хатуу хариуцлага бүлээх ёстой. Гаргасан шийдвэр нь нийгмийг хадгалж,
ард олныг тавцууж ирдийгээ гилийг адад жившлийг төрүүлэх болсон дарангуйч төр нуу засгийн бүхэн шинжийг агуулсан чи сайн бэлэг тэргүүдээ шийдлийн гих шийдэлгүй засгийн газрыг нэг яртаа огцруулах нь шудраг ёсод нийцсэн хямрал байдал нийгмийн бухимдлыг намжаасан шийдвэр болно гэж бид үзэж огцрохыг шаардаж байна. За, Монголын либерал нам, хөгжлийн хөтөлбөр нам, иргэний хөтөлбөрийн нам, хамаг Монголын хөтөлбөрийн нам, экономичдын нэгдсэн нам гэж улсын хамаг намын хэлтийн хэмжээ таавал гэж санагдуултаа. За одоо улсын хамаатын зүгээс бас улсын хамттай холбоотойгоор энэ зүйлийг хийж өгч чадах юм шнэ. Аяашлаг сэтгүүлч Гунтангийн Болормаа 15 оны 11-р сарын 21-нд 100 нас нөхцөлд түүний арвэр амт нөхөд хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл бэлгэлээ. Болормаа Монгол амрал руу унаж байна. Эхний боондор баяжгсад дараагийн боондор том төслүүдэд санхүүжүүлэхээр яарч байна. Арчсан намын гишүүд дэмжигчид ба том төслийн маршийн эзэд супер төслүүдийн тохироо Монголын парламентаас давж улс дамнасан бүлэглэл болох аюул ойлгон байна. Эрдний өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага, эрдний өргөөд ба нэг урилга, ядарсан ба задарсан бүх хүнд зориулах, зэрэг нийт хэлбэрээр өнөөгийн улс төр эдийн засаг, нийгмийн амьдралын ноцтой баримтуудыг зоригтойгоор дэлгэж шудраг үнний төлөө тууштай тэмцэж байсныг бид бахархан дурсаж байна. Орчин үеийн баримтат сэтгүүл зүй, ялангуяа хатан зориг, шантаршгүй зүтгэл, зарчимч чанарыг ямагт шаарддаг эрен сурвалжлах сэтгүүл зүйд тодор ялалцаж, даашинцтай сурвалжлууд, завгүй зэрэг сэтгүүл зүйн даацтай бүтээлүүдийг туурвиж, хөгжлийн төлөө сэтгүүл зүйн төрийн бус байгууллагаараа дамжуулан нийгмийн хариуцлага бүхий хэвлэл мэдээллийн үзэл санааг дэлгэрүүлж ирсэн сэтгүүл замдынхаа үйл хэрэг ухамсартай тэмцлийг тасралтгүй үргэлжлүүлэх нь та бидний үүрэг юм аа. Гунтангийн Болормаагийн шудраг зам чанар гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үр авших болно. Монголын либерал нам, иргэний хөтөлбөрийн нам, хөгжлийн хөтөлбөрийн нам, хамаг Монголын хөтөлбөрийн нам, их оромчдын нэгдсэн нам. Студент тавд асуулт тавья.
ном Далайн судалгүй өдрийн ном засгийн газрыг огцруулах шийдвэр гаргахдаа хин нэгний эрх барь бүлэглэлт юм уу энэ юм гүйцэтгэв. Бид бол ард түмнийхээ миний өмнөөс ард түмний үйлчлэл хийж байгаа. Манай сэтгүүлчид сүүлийн үед одоо ийм асуудлууд их тавьдаг болсон байна. Энэ юм амьд хүндрээ дээр ингээд өөрчлөх нь хэн хэрэгтэй гэж. Бид бол асуудлыг хийж хатгүй. Бид юу чадна гэхээр үнэхээр Монгол улсад өнөөдөр хариуцлах хэрэгтэй юм бол энэ хүмүүс хариуцлах үлээх хэрэгтэй. Энэ өвчнөлт хүлээж энэ улс чинь цаашаа явна шүү дээ. Тэрээ асуудлыг саяных шиг байдлаар тавиад хариуцлахгүй байл гэсэн үг шүү дээ. Ekonomi худалдаад явъя, бодлоо яриад явъя гэсэн энийг бүлээн зөвшөөрөлтөд агаад байна шүү. 그래서 생각들이 억수로서 이렇게 안 보이게 양로를 들고 이제 이 같이 다 쇼가를 두고 내가 이렇게 안 보이게 멋도 주고 해야지 아주 좋고 이제 그래서 알고 있었고 어떤 아무도 샷은 이렇게 해주면 알겠어 그때 이 박근혜에서 좀 비에 어찌지 사실은 이렇게 안 보이게 비슷한 뉴스다 이거 이 아리스토가 이렇게 우르스토에 대한 이렇게 안 될. 어디로서 또 어떤 것이 내 учраас 마태에서 생각들은 어떤 그렇게 자세지 밑에지 어떤 마담한테 갖는 거가 그렇게 지금 저도 그랬어요. 마담부터 진짜 오늘들 저렇게 지금 갖고 가시 앞에는 뭐 도시대에서 그렇지 알수 있는데 같이 듣고 учраас 밑으로 또 아tum이가 다 저렇게 말씀을 특히 아직처럼 이런 учраас 저렇게 대체해서 아직도 사람스럽게 대체는 이것도 못하지 사실은 나도 되게 속서지 알았다 못하거든 저거 다 하는 게 적시가 없어. иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Дөрвөн хэсэгч байна. Ерөнхийдөө бол засгийн газрыг огцруулах гэдэг нь аль түмний аж байдлыг дэвшүүлэхтэй хэзээ ч холбогддгүй юм. Засгийн газрыг огцруулснаар миний амьдралыг яаж дэвшүүлэх гэж байгаа юм бэ гэж асуудлыг тавих нь ухтаа ерөөсөө логикийн хувьд бол буруу. Засгийн газрыг огцруулах нь бол улсаа хамгаалах гэж төрүүлсэн. Сонгуульд хүртэл 8 сард бол Монгол улс сампуурлаа зарлахад бол ерөнхийдөө бол хүрчихсэн байгаа шүү дээ. Та нар цөмөр мэдж байгаа 18 улсын чигсалтанд орсон. Сонгуульд хүртэл 8 сард бол энэ байдлыг гоцом эргүүлнэ гэж юус хаанч байх. Бид тийм юм хийх юм бол ерөөсөө мэдэхгүй. Үлгэр шиг юм болно. Харин энэ үлдсэн 8 сард бол илүү балаг тарихаас улсаа бол хамгаалах хэрэгтэй байгаа юм. Одоо бол Вашингтон бол хотод манай иргэний нийгмийнхэн явж байгаа. Ялангуяа уулуурхай асуудлаар өнгөрч хамгаалдаг иргэний нийгмийнхэн. Тэгвэл Дэлхийн банк олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан, оюун толгой министр төслүүдэд хариуцсан ажилтнуудтай уулзсан. Ерөөсөө энэ өнгөрсөн 2-3 хоног ч үү. Тэгээд тэгвэл Дэлхийн банк олон улсын валютын санги Монголыг хариуцсан хүмүүс бол төрийн өмчит компани захирал ордоо барьцаалж зээл авах ирэхгүй мэдэхгүй сууж байна. Сонсоод нүдэн том болж байна. Гэтэл оюун толгойн өрийг одоо энэ 12 дугаар сард багтааж 100 баярын өмнө Монгол долоохоор зүтгэж байна. Дэлхийн банк олон улсын валютын санги. Хууль бус шүү дээ. Энэ компани захирал бол ерөөсөө ордыг барьцаалах тийм их байхгүй гэхэд бол гайхаж байна. За ордыг барьцаална гэдэг чинь ямар үг вэ? Ойлгож байна уу? Гэрээгээ барьцаална. Гэрээнд дотор заасан ихээ барьцаална. Авлагуудаа барьцаална. Өрөө төлтөл авсан өрөө төлтөл тэр манай Монголын эрх, тэр авлага авах тэр эрх нь бол нээгдэхгүй. Энэ ямар айхтар том эрсдэлд Монголыг хийж байна. Энэ одоо оюун толгой хоёрт ээлжийн зээл энэ өрийг бол та нар бол манай Монголын олон хүмүүс ойлгох ёстой юм аа. Ийм балаг цаашаа тарих магадлал бол эрсдэл бол байгаа юм.
Тэгээд энэ шийдлийн засаг бол Дубайд очиж бол айхтар том эрсдэлд Монгол улсыг оруулсан. Цаашдаа энэ эрсдэл гарахгүй байхын тулд энэ засгийн газар хариуцлагагүй баг очих хэрэгтэй. Улсаа хамгаалж байгаа асуудал. Би сая энд сэтгүүлч асуултыг та бүхэн ч гэсэн сонссон баг. Ер нь бол та бүхэн Баакусын шилээ 9-ийн класс хэдээр авч байгааг мэдэж байгаа мó гэж асууж байна. Энэ бол өнөөдрийн ингээд нөхцөл биднээс асуух биш шүү дээ. Их байгууллагаас асуух хэрэгтэй байхгүй юу? Тэр махны үнээр мэдээгүй, сүүлийн үнээр мэдээгүй, талхны үнээр мэдээгүй их байгууллагаас 25 жил их байгаад өнөөдрийн улс нийгэм чи ийм байдаг гэсэн хүмүүсээс асуух хэрэгтэй байхгүй юу? Түүний бидний ингэсэн их мэдлэгтэй ташуулсан, ялуулсан тэр хүмүүсээс асуух хэрэгтэй. Бид бол өнөөдөр нийгмийн амьсгалаа хүлээгээд, иргэний амьсгалаа хүлээгээд өнөөдөр ахмадыга онгон амьдрал өгөө өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр Баакусын шигээ 9-ийг 10 хувааж авдгийг. Тэр 300 төгрөг байдаг. Энийг бид хэлээд байгаа. 3 литр орой хоолой хийж идэгдгийг. Энийг бид хэлээд байгаа. Бид нар цаана бидний зүгээр сууж байгаа хүмүүс гэж арай бодоагүй байх гэж бодож байна. Бид энэ сангаа хайрна. Баян зүрхээ тэр ядарсан зүрхсэн хүмүүстөө өдөр болгон уулзах хийж байгаа. Бидний хүсэлээр уулзж байгаа. Тэгэхээр бид энэ амьдралыг чинь үзээд хараад сэтгэл зүрхээрээ тулаад ингээд одоо үзэглээд байна. Тэр учраас мэдэрсэн юм аа бид чинь. Тэрнээс бид бодлоо ярьдаг хүмүүс биш. Бид өгөө тоглодог хүмүүс биш. За энэ бас юм. Үн сүнэтсэн хүмүүс байвал тэгээд үн асууж улсад байгаа хүмүүсийг унгаах сонирхолтой хүмүүс зориулаад дотоодоос 10 кг багтсан жижиг уутгал 300 төгрөг байдаг юм шүү. Эзэн Чингис гэж бид цээжэд илтдэг. Эзэн Чингисээ бардан үрсадыг нэг удаагийн хоол хийхдээ 3 кг шахаад хангалттай төлшөө гэж үздэг болох хүргэсэн ёстой юм гэж байна. Уусмаар байна. Засгийн газрын сүүлийн өдрүүдэд одоо тайлан мэдлэг мэдээллийн сүүлийг маш дарж ирсэн. Тэгээд одоо та нар харсан байх. Сармын өгсөгийн одоо хийж байгаа тайлбар дотор доордол таймгийн хатаа учиртай замаар холбоцоо гэж тайлбар мэдээлэл өгсөн юм. Бид яг одоо саяхан доордол таймгийн өгсөн. Миний мэдээ хатаа учиртай зам 2015 онд тавьсан байснаас манай мэдээлэл байгаа шүү. Өөрөөр одоо 80 км зам тавиагүй 10 км зам австууд тавьсан. Тэгэхээр энийг улаан цагаан телевизээр ингээд ерөнхий сайдын мэдээлэл болгоод татчихад 21 аймгийн дөрвөн гадууд хүчтэй замаар холбогдож иш ойлгоо. Яг дөрвөн аймгийн хамтран төлөвлөсөн дүншгүй. Ийм учраас энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөртөө атгаж байгаа юм. Ийм улаан мэдээлэл татчих. Ард түмний форум үйлчилж дэш бас энэ ашиг бүлийн төлөвийг шийдэж байна.
Я бас мэдээлэл авсан бол төлбөртэй авах. Дон нэр өдөр шөнө болчихгүй. Микрофонтэй шүү. өнөөдөр шийдвэр хийж байгаа. Асуудлыг хийх гадаагийн ерөөс хамгийн гол эцэг Ano? Одоо болож гацаа таймер хийж байгаа. юмшаас өнөөдөр Хийсэн баг. ийм бүхэл Ангаа явуулж шээ нам уу. асуудал юм биш. Энэ чинь өнөөдөр бид явж байгаа энэ зүйлээ сүүлийн 3 жилийн үлдэн гоо энэ нэгэн цаг ихэвчлэн Өөр хэлбэрээр ажлын юм гэсэн гэнэ. энэ өстөр төвшин ясагтай яасан ч гэсэн манай сэтгэлч төрөж гэсэн Юу шоугаа таамаг. одоо өөрөө ч асууж засаг төлөвлөөр гэрийн авах хөдөлгөөн гэж өөрөө нь шүү дээ. Одоо энэ хүмүүсийг сонгож авсан. Бидний хүмүүсийг сонгосон. Орон жилийн арчид гэдэг хамгийн том зарчим ерөөсөө хариуцлага гэдэг юм байдаг шээ. Ямар ч юм утгаараа заахаа хэрэгтэй гэдэг энэ зарчим чинь арчид гэж хэлдэг. Өнөөдөр бидний энэ юм чи хариуцлага өгөхөйгөө асууж учраас асууж шалтгаалсан нэгэд тэр хүмүүний даа бүр энэ эцэг зүйлээ өөрсдөө шатааж. Тэгэхээр хүмүүний одоо өнөөдөр юу одоо хэвсэхгүй өгшүүж. Гоо энэ өөрөө одоо ийм хоёрыг юу хийж байгаа юм байна. Одоо ингэж хүмүүс юу тэр 200 хүний гэсэн хамгаалаад бидний ямар ч хүний Монгол улсын одоо ихийн бүсэлтүүд шууд 6 сар огтоохгүй явж байсан. Өнөөдөр гэрмийн өөрийн шатаагаар гэрмийн зэрэг ийм засагтай огтоохгүй гэж байгаа юм байна. Шууд одоо таван гэрийг шууд одоо хурдаараа хийчихүүгээр оруулаад гадны шууд хүчээр одоо өөрчлөж байгаа юм байна. Хариуцлагатай бизнес бидний юу тэр үнэхээр Монгол улс ачааллын замаар бууштай шинийг ачаалаа авъя гэж байгаа. Атмын сайжруулах хийж байгаа хариуцлага. Тэрээс энэс болоод юу атмын амжилт сонгох энэ нэг чинь харин атмын шударгасаа хариуцлага татдаг. Энийг ч надад нэг их одоо түүний эсрэг сандаа бид энэ өмнөд хэлбэж байгаа шүү. Эдгээр яг Монгол улсын дахиад хүмүүсээ гаргах юм биш үү цаашаа. Бидний залуу гэж нэг хэлээд байна. Тэрээс миний ийм хүндрэн гараад үнийг яагаад ч юу нэг яагаад авах бас ийм аа гэдэг. Тэгэхээр энэгээр дэлгүүр асан Ямар нэг зүйл байна. Өнөөдөр гарахгүй. Өнөөдөр муу quality балах. Ингээ хайхгүй. Энэс юу ч
Тэгээд үндэсний хэмжээний том амжилтуудыг аваад тэр бол манай даатгалтай 30 жил болсон ч хатдаг. Тэгээд ийм цаг мэдрэлийг шудраг телевиз нэгдсэн. Тэгээд дүү маань энийг сайн шүү дээ. Юу ч тийм тийм газар ажилласан өөр өстэй гарсан шүү дээ. Тэгээд хуулийн баадлыг хийсэн үү. Хамаатай намайг уушиндөө. Тэгвэл би хамбат хавтад тань эрен там наадна. Чи надад сэжэлсэн. Би ядаад байна. Би танаа би хамбат хавтад. Би танаа би тэр таны зүйл чи байна. Тэгээд цааш настаа болоод хаана өөрсдөө гол телевизээр чи мэдээ бэлчих бүрийг хийж гарахгүй шаамгаа. Мэдээ дондор 10 секунд яриад дуусаа. Яг чухал зүйл байх. Тэгээд өнгөт над би өөрөө батуулаад гэх. Монгол зурчтай. Чи надад хадаад байгаа. Хамбат нот хийх. Чинийхээ тийм тавтай багтуулаад байсан. Яг нэг сарагийн хэлхээ багтуулсан байгаад байна. За тийм. Юу нэг ард хамд үнэхээр чухал зүйл багхгүй. Толгондаа гарах тэр шууд яваад. Тэгээ би өөрийн хэвлэлээ үрээлэн таваад болох ч байгаа. Хамбатхаа тусдаа тийм заалтаа болох юм.
Ганбаатар тэгээд ер нь энэ талаар хамтраа заяа хамтарч ажиллая. За. Ер нь би бүгднгээс нь аавна. Шаардлагатай хүмүүс уцаа дугаар аавна шүү заяа танаас. Шаардлагатай бол тэ за эфир хаачлаа.